Are you ready? Тэ хараа ер нь бол сэтгэл зүйн тэгээд анемиг ярьж өгөхөөр шийдсэн. Та нар тэ дэлхийн ертөнцийн ганцаархны эрэхтэй болоо үлдчихвэл юу болно гэж бодож байна. Түүний хариуг ойлгомоор бол энэ анемиг үзээрэй. Риото нэг эмэгтэйг дагалдуулан маш өндөр технологийн өрөөгөөр орж ирлээ. Тэр эмэгтэй Риотог нэг тусгаарлагдсан өрөө рүү дагуулan орлоо. Өрөөний цаад талд хоёр талаас харж болдог цонх байв. Эмэгтэй цонхны нөгөө талаар олон нүцгэн эмэгтэйчүүдийг харууллаа. Бүгд Риототой гэр бүл болохыг хүсэж байгаа хүмүүс байв. Нөгөө юу яах гээд. Энэ газар Харим Парадайс буюу Хармын Диважин гэж нэрлэгддэг байлаа. 2040 ирээдүйн дэлхий маш өндөр технологитой болсон байлаа. Хүмүүс ажиллахыг хүсвэл ажиллана. Хүсэхгүй бол зүгээр л амарч болно. Хиймэл оюун ухаан хүн бүх ажлыг хийдэг болсон байв. Риото бол энгийн нэгэн хүү бөгөөд эмч болохын тулд сурч байлаа. Гэвч тэр нэг өвчтэй байсан. Тэр өвчний эм одоогоор гараагүй байсан юм. Гэхдээ унтлахын машин буюу хүүтэн унтлахны хөлдөө өгч машины тусламжтайгаар тэр амьд байж чаднаа. Эм гарах хүртэл тэр унтаж байхаар шийдсэн юм. Сүүлчийн өдөр Риото өөрийн удаан хугацаанд дурлаж явсан охин Эрисийг сэтгэлээ хэлэхээр шийдэж. Гэхдээ тэр хэдрхий ойротож хэлсэн байлаа. Эрис гайхаж юу хэлгээ мэдэхгүй байсан ч Риото түүнийг буруутгасангүй. Тэр охинд хүлээхийг хүсэх эрхгүй байсан юм. Риото дараа нь эмчийн өрөөнд орж унтлагын бэлтгэлээ хийлээ. Тэнд түүний ах Рю болон дүү Махира нар байв. Тэр унтахаас өмнө Эрис гинэт ирж түүнийг үнэхээр хайрладаг болохоор харууллаа. Риото түүнд өөрийгөө зүйлтэй өгч энэ миний дурсамж шүү гэж хэлдэгэ. Түүнийг унтуулах үе чингэнээр дүүрсэн савнд хийж хүмүүсийн дуу хоолой алгуур бүдгрэв. Унтахаас өмнө тэр Эрисийг би чамайг хүлээх болно гэж хэлхийг сулхан сонсдгоо. Риотоос ирэхэд 5 жил өнгөрсөн байлаа. Тэр 2045 онд ирсэн юм. Гэхдээ эргэн тойронд нь зөвхөн эмэгтэй хүмүүс л үлдсэн байлаа. Түүнийг Мира гэдэг нийл ягаан үстэй эмэгтэй ухтан авлаа. Мира түнд чи 5 жил унтсан одоо сэрлээ гэж хэлв. Риото өөрийн эмчийг харахыг хүссэн ч Мира түнд тэр эмч нь одоо амьд байхгүй хүчигсэн гэж хэлдэг. Риото бүх зүйл сонирн болж байгааг анзаарав. Мира түнд МК вирус гэдэг аимшигтай өвчний талаар ярьв. Энэ вирус нь коронавигоос ч ер нь аюултай байсан бөгөөд халдвар авсан хүн 3 хоногийн дотор нас барддаг өвчин байв. Эмн гараагүй дэлхийн хүн амын тал нь өгсөн байлаа. Мира машин дотор цонхны хөшгөө онгоолгож Риото дэлхий ямар болж хөрснийг үзүүлв. Өмнө нь гэрэлтэй хөгцсөн нийгэм одоо сүүрч эмэгтэйчүүд л амьд үлдсэн байжээ. Риото түүнд итгэж чадахгүй байв. Тэр машин дотроос үсрэн гарч гудамжаар гүйж үсгэхэд нэг эрэгтэй хүн байгаагүй. Зөвхөн эмэгтэйчүүд дэлхийг өөрчилсөн байв. Мира болон хамгаалагч нар Риотод хамгаалахаар гүйж очлоо. Учир нь гудамжинд байсан олон эмэгтэй түүнийг хараад бүгд түүн рүү ойртож байв. Нэг галзуу эмэгтэй Риотод хармагцаад түүн рүү үсрэн дайлаа. Гэхдээ хамгаалагч нь түүнийг шууд барьж авчээ. Мира түүнд тайлбарлав. 4 жилийн өмнө МК вирус буюу Мел Киллер вирус гэж нэрлэгдсэн өвчин гарч бараг бүх эрэгтэй хүмүүсийг өхүүлсэн байна. Харин Риото болон өөр 4 эрэгтэй л энэ өвчинд дархлаатай байсан бөгөөд тэдний хөлдөөж унтуулсан аж. Тэд бол хүн төрлөختнийг аврах цорын гац найдвар юм. Энэ бүхэн Риотог яг л уран зөгнөлт үлгэр шиг сонсогдож байв. Гэхдээ энэ бүгд үнэн байсан юм. Риото хүссэн ч хүсээгүй эмэгтэйчүүдийн дунд хээрэмд оржээ. Гэхдээ Риото олон эмэгтэйтэй хүүхэдтэй болохыг хүссэнгүй. Тэр зүрх сэтгэлдээ зөвхөн Эристэй үнэн чивээрэ гэдгээ хэлдэг бас боддог байлаа. Түүнийг итгүүлэхийн тулд Мира түүний дүү Михарог дуудан авчиж Михаро одоо өсвөр насны охин болсон байв. Тэр Риото ах Рюгийн вирусээр өвдөд мөн унтуулсан тухай хэллээ. Мөн Эрис вирусын имийг хайд судалж байсан ч 3 жилийн өмнө сургахгүй болсон гэж хэлв. Риото үүнийг сонсоод маш их гуниглав. Эрис рүү залах гэж оролцсон ч холбогдож чадахгүй байдаг. Тэр шөнө Риото орондоо байж байтал Мира гинэт ирж түүнд хүн төрлөختнийг авраарай гэж хэлээд хувцас тайлж эхэлдэг. Гэвч Риото түүнийг зогсоож өрөөнөөс гаргав ууртайгаар. Тэр үнэхээр Эрисийг л хайж байлаа. Дараагийн өдөр Мира түнд олон эмэгтэйчүүдийн зургийг үзүүл чи эдгээрээ сонгож хүүхэдтэй болж болно гэж хэлдэг. Харин Риото надад 1 сар өг би Эрисийг олоод ирье. Хэрвээ би хэн нэгэнтэй хамт байх юм бол тэр нь зөвхөн Эрис байх ёстой гэж хариуллаа. Мира зөвсөөрсөн чи Эрисийг олох хүртэл би шүн бүр чиний өрөөнд өөр эмэгтэй илгэн чи хүссэн ч хүсээгүй ч тэр эрхэл болно гэж хэлдэг.
Нөгөө талд бас нэгэн эрэгтэй хүн байсан. Түүний нэрийг Кожо Хино гэдэг бөгөөд тэр бас вирусын дархлаатай ир байлаа. Тэр Рютогоос өмнө нисэрсэн бөгөөд энэ шинэ ертөнцид бүрэн дасан зогтсон байв. Кёжу өдөрт 13 эмэгтэйтэй уулзаж амьдралаа жаргалтайгаар өнгөрөөдөг байв. Рютог харин хоолоо идээд өрөөндөө буцаж явах замдаа Кёжотод таарлаа. Кёжо Рютог чи ийм боломжийг ашиглахгүй байна гэж юу гэж шоолов. Рютог түүнээс ичсэн ч өөрийн бодолтой үнэн чивээрэл байдаг. Рито өрөөндөө орж бүхнийг бодохоор шүвшүүрт орлоо. Гэтэл Мирагийн хэлсэнчлэн нэг эмэгтэй Акена нүцгнээр орж ирээд Ритог уруу татах гэж оролдоно. Гэхдээ Рито маш их дарамтанд орж юу ч хийж чадсангүй. Өглөө сэрхийг Акена буудан дээр согтуу хөвтөж байлаа. Харин түүний орон дээр өөр нэгэн жижигхэн эмэгтэй гарч ирэв. Рито сэрхэд орон дээр нэг жаахан охин байв. Тэр охины нэрийг Сүү гэдэг байлаа. Сүү болон Акена хоёр одооноос эхлээд Ритотой хамт байх ёстой болжээ. Тэр хоёрын нэг нь түүнийг хамгаалагч, нөгөө нь совилогч нь байдаг. Тэр шөнө Рито тэдэнтэй хамт унтсан ч тэд зүгээр л найз шиг хамт байсан. Ямар ч буруу зүйл болоогүй, муу зүйлч болоогүй. Мира санаагаа өөрчлөн шөнө бүр өөр эмэгтэй илгээхийн оронд Акена ба Сүүг Ритотой байн хамт байхаар явуулж өгчээ. Дараагийн өдөр Рито, Мира, Акена, Сүүнэр бүгд Рисийн хуучин лабораторид очиж тэр хаашаа алга болсон талаараа ямар нэгэн уулмөр олох гэж үзлээ. Рито лабораториос зарим эд зүйлсийг авч өөрийн өрөөндөө судлахаар болов. Гэтэл гинэд нэг шижигтэй эмэгтэй сүүдэр дундаас гарч ирээд лабораторид Баавгаг судалва. Баавга тэдэн рүү дайрахад Рито Сүүг хамгаалахаар өсрөн очлоо. Гэтэл тэр бяцхан охин үнэндээ түүний хамгаалагч байсан бөгөөд Баавгаг толгой руу нэг өшгөлөн унгаагаад даруй ялдаг. Рито түүнд маш их гайхан талархнаа. Рито дараа нь мэдв. Ририс үнэндээ МК вирусын им гаргах гэж ажиллаж байсан ч генет сургаггүй болсон байжээ. Тиймээс Рито түүний ажлыг үргэлжлүүлэн би имийг гаргаж хүн төрөлхтнийг аврах болно гэж мэдээний сувгаар зарлав. Энэ зоригтой алхам байсан ч учир нь одоо дэлхий дээр ховор байгаа эрэгтэй болохоор олон хүн түүнд анхаарлаа хандуулж байв. Тэр орой Рито Эрисийн хуучин Баавган тоглоом дотор нуугдсан бичлэгийг оллоо. Тэнд Эрис МК вирус бол үнэндээ хүмүүсийн хийсэн зэвсэг юм гэж хэлжээ. Рито энэ маш нууц зүйлийг мэдсэн ч хүнд ч хэлэхгүй байхаа шийдэв. Учир нь хүнд итгэж болохоо мэдэхгүй байлаа. Гэхдээ Мира хэлэхдээ чи Эристэй их адилхан юм гээд би им гаргахыг илүүд үзэж байна. Хүүхэд гарахгүй байсан ч уучлаарай гэж. Мира түүнд им гаргах нь хамгийн зөв шийдвэр гэж хэлжээ. Тэр үед хаа нэгтээ зөвлөлт мэд эмэгтэйчүүдийн бүлэг хуралдаж байв. Тэд Ритогийн өөрсдийнхээ эрх мэдэлд аюул учруулах хүн гэж үзэн өөр нэгэн эрэгтэйг сэргээх цаг босон гэж шийддэг. Дараа нь түүх буцаад 2040 онд руу очдог. Дэлхий одоо хэвэн байсан үе. Шотодо гэдэг дуу цөөтэй даруухан хүү байв. Тэр сургуулийнхаа бараг бүх хүүхдүүдэд дарамтлуулдаг байлаа. Такамацу болон түүний найз охин Эрис хүртэл түүнийг шоол зовоодог байв. Түүний ганц түшиг бол Игч Майо болон хөгжмийн багш Мизука Хено байв. Гэвч удалгүй Шото ч мөн адил өвдөж хүүтэн унтлахын машинд орж унтжээ. 5 жилийн дараа тэр сэрхэд эрэгтэй хүн байхгүй шинэ дэлхийд орж ирлээ. Түүний Карен гэдэг эмэгтэй ухтан авч МК вирусын талаар тайлбарлав. Шото гайхсан ч уурласангүй. Карен түн чи сургуультай буцаж болно гэж хэлэхэд тэр эхэндээ эргэлзсэн ч дараа нь миний дээрлэхэгч надлаа бүгд өвчгсөн байх гэж бодоод буцаад сурахаар шийддэг. Шото унтлахны машинаас ирээд өмнөх шигээ дуу цөөтэй ичимхий хэвээр байдаг. Гэхдээ энэ удаа түүний дээрлэх хүүхдүүд байхгүй. Босон тулд амьдрал нь илүү тайван амгалан байлаа. Түүний хувьд хамгийн сайхан зүйл бол багш Юзукийн намид байгаа явдал байлаа. Юзуки түүнийг дахин харсандаа маш их баярлаж тэр орой бүр Шотогийн өрөөнд ирж түүнд сэтгэлээ илэрхийлвэ. Ингээд тэд хамтдаа нэг шөнө өнгөрөөдөгөө. Сайхан өнгөрөөд юм да. Дараагийн өдөр тэр Шотог сургуульдаа явж бусад охидтой нөхөрлөж эхэлсэн. Зүрх сэтгэл нь багштай хандсан хэвээрэл байдаг. Нэг өдөр тэр эмгэнчийн өрөөнд очих Юзуки тэнд байв. Тэд дахин дотн болдог. Нөгөө талд Кэрен өөрийн дарга нартай Шотогийн байдлын талаар мэдээлв. Тэрээр number 3 буюу Шото сайн ажиллаж байгаа гэж хэлжээ. Дарга нар яагаад сургууль дахин нээсэн юм гэж асууад Кэрен сургуулийн бүх охид Ритогийн мэдээг гарахаас өмнө энд ирсэн болохоор тэд Шотог дэлхий дээрх цорын ганц ир гэж боддог гэдгийг хэлвэ. Ингээд эмэгтэйчүүдийн нэг төрлийн уралдаан явагдаж байв. Хиний эрэхтэй хамгийн олон охинд хүүхэд төрүүлэх вэ гэсэн сонин тэмцээн. Хэд хоногийн дараа Шото шинэ ертөнцид дасаж Юзукитэй өдөр бүр хамт байлаа. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам тэр уйдаж эхэлдэг.
7 хоногийн дараа Кэрин түүнийг усанд сэлэлтийн хичээлээр оролцохоор ятгах Шото эхэндээ дургүй байсан сүүлдээ зөвшөөрдөг. Тэр орой ангийнхан нэг охин Нацуу Ижик гинэд түүний хамт амьдрах болсон тухай мэдээ ирвэ. Кэрин агаарын төхөөрөмжөө эвдэрсэн учраас гэж хэлсэн ч үнэндээ энэ бол дахин нэг уруу татах оролдлого байсан юм. Нацуу чинэлэг гэр бүлээс гаралтай охин байсан бөгөөд хувцаа яаж сольдгооч мэдэхгүй байв. Тиймээс тэр Шотогоос тусламж хүсв. Шото багштай ч сэтгэлтэй байсан ч охин туслахаас өөр аргагүй байлаа. Сүүлийн өдрүүдэд Юзуки багш сарын тэмдэгтэй байсан тул Шото түүнтэй уулзаагүй байв. Харин Нацуу өдөр бүр түүн рүү ил тод хандардаг болжээ. Шото багштай залгаж "Чи намайг бусад охидтой байхад уурлаж байна уу?" гэж асууад Юзуки "Битгий санаа зов. Чи бүгдийнх нь" гэж хэлдэг. Тэр өөрөө Нацуу унтаж чадахгүй гээд Шотогийн орон дээр ирж "Минь намайг хөгшин хүнтэй гэрлүүлэх гэж байсан. Гэхдээ вирус гарч тэр хүн өгсөн" гэж ярив. Ингээд тэр хоёр хоёулаа хамтдаа хондогоо. Яаж хонсон болон бүү шүнжэнгөө гоё юм болдгоо. Хэсэг хугацааны дараа Юзуки буцаж ирэхэд Шото түнд "Би Ичикото унтсан" гэж үнэнээ хэлж уушлахгүй. Гэвч Юзуки "Бид бүгд мэдэж байгаа. Чи бүгдийнхэн шүү дээ" гэж тайвнаар хэлв. Энэ үг Шотог маш сонин санагдаг. Тэр бодлоо яагаад бүгд надтай ингэж сайхан харьцдаг нэг ч муу зүйл тохиолдохгүй байгаа юм бол гэж. Эцэст нь Шото Кэринийг олж "Энэ бүх зүйл туршилт байсан юм уу? Би зүгээр лабораторийн туршилтын хүн үү" гэж асуудаг. Кэрин инээмсэглэн "Чи хэдхэн хоногт ийм зүйл ойлгож чадсан гайхалтай юм" гэж хэлдэг. Кэрин ангийн өмнө гарч ирээд Шотод бүхнийг үннээр нь хэлв. Тэр "Би чиний хуучин сургуульд дахин нээсэн. Ингэснээр чи тухтай байж дараа нэмэгтэйчүүдтэй гэр бүл болж дэлхийг дахин хүнтэй болгох ёстой" гэжээ. Үүнийг батлахын тулд тэр ангийн бүх охидтой хувцаа тайл гэж хэлэхэд бүгд шууд дуулууртайгаар хувцаа тайлж эхэлнэ. Нөгөө тал Японы нууц зөвлөлийн эмэгтэйчүүдийн хуралдаан байлаа. Тэд number 2 буюу Рето эмэгтэйчүүдтэй хүүхэдтэй болохоос татгалзаж байгаа тул Мира ажлаа сайн хийж чадахгүй байна гэж үзв. Ингээд түүний асрагчийг ажлаас нь халах шийдвэр гаргадаг. Одоо Рето эм гаргах нь 1 сарын хугацаанд үлдсэн байлаа. Байдал улам хүнд болж байв. Тэр өдөр шөнөгүй судалгаа хийж байсан ч МК вирусын учрыг олж чадахгүй л байдаг. Урам хугарсан Рето өрөөнөөсөө гарч яваад Мира Курода гэдэг эмэгтэйгийг мөргөлдөнө. Мира лабораторийн хувцснаас өөр зүйл өмсөөгүй байсан бөгөөд тэр хоёр эвгүй байдлаар унаж энэ бүхний түүний шинэ асрагч Рэй Катагерийг харжээ. Катагери бусад эмэгтэйчүүдээс ялгаатай нь эрчүүдэд дургүй хүйтэн зан гаргадаг. Вирусыг илүү сайн судлахын тулд Рето багийнхантайгаа хамт вирусыг анх гарсан Кемоно хот руу явхаар болов. Тэнд тэд вирусыг анхны өвчтний эхнэр Танэгучи гэдэг настай эмэгтэйтэй уулзах төлөвлөгөө гаргадаг. Гал тэргээр явах замдаа Рето анзаарсан Мира түүнтэй вирусын тухай ярихдаа маш ухаалаг итгэлтэй байлаа. Тэр вирус судлаач байсан бөгөөд Рето түүнд итгэж болох хүн гэж бодов. Харин Катагари итгэхэд хэцүү байлаа. Танэгучи эхэндээ юу ч ярихыг хүссэнгүй. Тэр ямар нэгэн зүйл мэдэж байгаа нь илт боловч өрөөндөө байгаа бусад хүмүүст итгэж болох эсэгтэй эргэлзэж байлаа. Тэд эцэст нь уурлаж тэднийг загнан явуулжээ. Харин дараа нь Танэгучи үнэндээ Эристэй холбоотой байж яагаад Эрисийг өөрийн энэ харуулахгүй байна вэ гэж гайхаж байв. Тэр хоёрыг хооронд ямар нэгэн холбоо байгааг мэд санагдав. Буцаж буудалтай ирэхэд Рето усанд орж байтал өөр эмэгтэйчүүд орж ирэхэд тэр саавнд орж нуугдав. Энд эрэгтэйчүүдийн саун гэдэг зүйл нь аль хэдийн устсан байв. Саун дээр Клой гэдэг Америк охинтой танилцав. Тэр өөрийнхөө солилцооны үед ингэж танилцуулв. Ритог хуурч үнсүүлчихнэ. Үүнийг бусад нь харж уурлав. Хожим нь Мира Такеучитэй дахин уулзаж Ритогийн талаар ярив. Тэр Рето бол үнэхээр сайхан сэтгэлтэй хүн. Тэр өөрийгөө биш бусдыг аварч эрчүүдийн сэргээхийн төлөө ажиллаж байгаа гэж хэлв. Үүнийг сонсоод Танэгучи эцэст нь үнэнээ хэлэхээр шийдэв. Гэвч тэр үг хэлхийнхээ өмнө нэг хүнд нууцаар орж ирж түүний уусмалд хор хийжээ. Танэгучи хүн алдахынхаа өмнө энэ зургийг Ретод өг гэж хэлв. Зураг дээр тэр болон түүний нөхөр хамт байсан байв. Ингээд Рето болон түүний баг Танэгучигээс аимшигтай мэдээлэл авч чадалгүй дараагийн шат орхигдсон эмнэлэг рүү явхаар шийдэгэ. Рето болон түүний баг МК-ийн анхны өвчтнүүдийг эмчилж байсан газар руу очив. Гэвч тэнд ямар ч хэрэгтэй зүйл байгаагүй. Тэд ойлгов хэн нэгэн бүх нотлохоог устгасан байлаа. Нөгөө тал Каужи өмнөх ангийн Шото шиг асуудалтай байв. Тэр маш олон эмэгтэйчүүдтэй уулзаж цагийг өнгөрөөж байсан ч өдөр бүр нэг хэвийн зүйл хийсээр залхажээ. Тиймээс тэр гудамжаар алхаж сансаргүй нэгэн охиныг сонгон уулзахаар болов. Гайхалтай нь тэр охин Махаруи байлаа.
Ингээд Ryotогийн баг онцгой үр дүн олж чадаагүй тулд буцахаар шийдэв. Харин буцах замд Ryото Taniguchi-гээс авсан зургийг сканертахад сонин зүйл илэрвэ. Зураг дотор MK вирусын бүтцийг дуусаагүй зураг байлаа. Энэ вирус нь хүний гараар бүтээгдсэн нотолж байв. Хэдийгээр зураг дутуу байсан ч Ryото энэ мэдээллийг ашиглан вирусыг задлах арга хайхаар шийддэг. Буцаж ирсний дараа Koujiгийн туслах Нэнэко Ryotог олон Михаро Koujiгийн хүсэлтийг дамжуулан. Гэхдээ Ryoto болон түүний дүү Михаро хоёулаа үүнд дургүй байлаа. Ryoto түүнийг зогсоохоор очив. Тэр Михарыг дөнгөж 16 настай гэж хэлэв. Гэвч Kouji би түүнд хайртай гэж гуйсаар байлаа. Эцэст нь Ryoto нэг удаагийн өдийн хоолны уулзалт зохион байгуулахаар шуурав. Гэвч уулзалт огт амжилтгүй болж Михаро Koujид огт сонирхолгүй байдаг. Тэр өөрөөр Ryoto усанд орж байтал Akane ба Mira орж ирв. Тэд түүнд санаа зовж байгаа тулд хамт ярилцсан. Тэд сүүлийн жилүүдэд вирус судлаач эрдэмтэн хэн нэгнийг алж эсвэл алга болгож байна. Магадгүй засгийн газар вирусыг имийг олж болох хүмүүсийг зогсоож байгаа байх гэж хэлв. Тэд энэ яриаг нууц байлгахын тулд усанд орж байхдаа ярилцсан юм. Дараагийн өдөр Ryoto, Mira, Akane мөн Sui хамтдаа хотын дөрвөсөлтийн бүсэд шинэ нууц лаборатори байгуулжээ. Mira бүр засгийн газрын хяналтын гадуур компьютерийн сүлжээ хийж чадсан. Ингэснээр тэр вирусыг илүү гүнзгий судлах боломжтой болов. Эхний олдвор нь сонирн байв. Вирус судлаачдын олонх нь бүгд Keimo хотод орхигдсон эмнэлгийн нэгэн зэрэг хэвтэн эмчилүүлж байсан гин. Нөгөө талд туршилтын сургууль Shoto одоо бүх охидын дунд хамгийн чухал хүн болжээ. Охид түүний шинэ нөрөөний хамтрагч болохоор суглаа хүртэл хийдэг болов. Энэ удаагийн ялагч нь Riki Yanagagi байлаа. Гэхдээ Shoto ийм илэн далангуй охидод дасалгүй түүнийг тоосонгүй. Тэр зүгээр зугатаад багш нарын өрөөнд орж нуугдваа. Тэнд Shunkai Hirage нэртэй бас нэгэн охин бай. Тэр бас өмнө нь дээрлэхүүлж байсан бөгөөд Shotoтой ижил зовлон туулсан гэдгээ хуваалцав. Энэ ижил төстэй зүйл нь тэднийг дотносоход хүргэж эцэст нь тэд хамтдаа байхаар шийдэж сайхан наадаад авна. Гэвч Shoto сүүлд нь өөрийг нь ашигласан мэт сэтгэгдэлтэй хоцорчээ. Охид бүгд Shotoгийн төлөө өрсөлдөж байв. Энэ нь түүний гайх хүүхэд гаргах машин шиг л амьдрах нь түүний сэтгэлийг маш их зовоож байлаа. Тэр Yuzuki багш руугаа залгаж зөвлөгөө авахыг хүсэн ч багш нь уцаа авсангүй. Хэдийгээр түүнд бүх зүйл байгаа мэт байсан ч Shoto үнэхээр ганцаардаж байв. Дараагийн өдөр нь бүх зүйл үргэлжирсээр байлаа. Akari өмнө нь волейболын бөмбөгөөр түүнийг гусч байсан охин түүнийг спорт зааланд түгжин уушлах гуйх нэрээр сэтгнэж эхэлнэ. Ингэснээр Shoto айжмаар өөрийгөө алдаж эхэлсэн юм. Хичээлийн дараа Karen шинэ журам гаргаж өдөр бүр нэг охин Shotод туслах үүрэгтэй болох бөгөөд шагнал нь түүний нэг үнсэлт байх байлаа. Рики үнсэлт ав Shoto унаж гараа шалбруулснаар эмчийн өрөө хүргэжээ. Гэвч Karen энэ бүхэн сэтгэл нь хангалуун бус байв. Тэр Ichijo, Shunka, Akira нарын нэгэн зэрэг Shotoгийн өрөөнд илгээжээ. Тэр мөчөөс хойш Shoto бүрэн өөрчлөгдөн таашаал давцаг хүн болж хувирсан юм. Тэр бүгднтэй нэгэн зэрэг дотн харилцаанд орж эхэлнэ. Цөөн хоногийн дараа тэр бүрч их догшин эмэгтэйчүүдтэй илүү төрөмгийн ханддаг догширсан азрах шиг болсон байв. Тэгтэл нэг өдөр Shon Hoshi гэдэг нэгэн охин сургууль шилжин ирэв. Тэр өмнө нь Shotог дээрлэхийг хараад инээ зогсдог байсан. Харин одоо вирусын дараах ертөнцид Shotoтой хамт байхыг маш их хүсэж байв. Гэвч Shoto түүнийг үл тоож бүр уурлаж зандарч байлаа. Shon жүжигчин болохыг хүссэн ч MK вирусын дараа зөвхөн Shotoтой л хамт байвал ажиллах боломжтой болсон гэж хэлв. Ингэж Shon бүрэн түүний эрхэнд орсон байв. Уурсан Shoto түүнээс өшөөгөө авахар шийдэж Shioноос ангид дотор хувцастайгаа ирэхийг нь шаардаж дараа нь бүх хүүхдүүдийн өмнө түүнийг ичвэртэй байдалд оруулав. Энэ бүхний дараа Shoto улам муухай болж Karen нэрээсийг олж авчир гэж тушаав. Karen ч тэгж хэлснээр нь хийдгээ. Гинжилсэн нэрээсийг авчирсны дараа өшөөгөө авч түүнийг бузарлаж хайна. Тэр баг багаар маш муу хүн болж маш муу зам руу орж эхэлдэг юм а. Тэр цагаас Shotoгийн амьдрал өдөр бүр шинэ огттой шөнийг өнгөрөөдөг гажиг амтан болно. Хэрвээ түүнд хэн нэгэн таалагдахгүй бол дараагийн өдөр шинэ өөр охинтой шөнийг өнгөрөө. Энэ байдал дэлхийд дахны хүн амын дахин бий болох ажил мэт болжээ.
Гэвч нэг шинэ ирсэн охин шижигтэй байв. Тэр Шотогийн анхаарлыг татахыг хүсэхгүй бүр эсэргүүцэж байлаа. Шөнө орой тэр охин Эрисатай нууцаар холбоодохдоо Шотогийн хулгайлахаар төлөвлөж байв. Нөгөө талд Редо болон түүний баг Эрисэ болон Эмкивэрисийн тухай илүү их мэдээлэл олохоор дахин орхигдсон эмнэлэг рүү очлоо. Тэнцүү самсаргүй нэгэн ханыг зохин унгахаар агааржуулагчийн нүх илэрч тэд дотор нь мөлхөн орлоо. Тэгээд бүгд нууц лаборатори руу унаж вирусийн анх энд бүтээсэн болтой гэж шижүүр олж хэлнэ. Гэвч судалгаа хийхийн өмнө нэгэн эмэгтэйчүүдийн бүлэг тэдэн рүү дайрлаа. Аз болоод тэдний Клой өөрөөр хэлбэл мистер Манифис гэх эмэгтэй удирдсан зэргүүд ирж аварсан. UV гэдэг дэлхийн инхийн байх сахиулах байгууллагын тусгай хүчнийхэн ээж Клой болон түүний багийнхныг аварч дэлбэрч байсан эмнэлгийг Риото нарыг гаргаж чаддаг. Харин түүний туслах Мисс Поппи Японд байгаа юу зөвлөлийнхнийг баримжилсан байв. МК вирусийн тэдний тушаалаар бүтээсэн болохыг нотолжээ. Эмнэлэг дэлбэрсний дараа бусад эмэгтэйчүүдийг хадгалагдаж байсан газруудад нь дэлбэрэлт гарлаа. Сургуулийн нэг хачин охин Шотог хулгайлах гэж оролцсон ч амжилтгүй болдог. Харин Эрис болон түүний террорист гэж нэрлэгддэг бүлэг хүмүүс нэг эрэхтэйг дугаар 4 хүн буюу нэг дархлаатай эрэг барьжээ. Шото дэлбэрэлтээс гэмтэж эмнэлэгт ухаан орно. Тэр үед Кэрен дүүн террористууд түүнийг хулгайлах гэж оролцсон ч бүтлгүйцсэн гэж тайлбарладаг. Шото одоо өдөр бүрийг амьдралаасаа залхаж яагаад Кэрен өөрийг нь түүнтэй хамт байгаагүйг асуухад Кэрен чи их хүсвэл хамт байж болно гэхэд намайг дэлхийг захирахад туслаарай гэж Шоточ үүнд зөвшөөрдөг. Клой болон UV-гийн хүчнийхэн Японыг эзлэх ан авч Коужи бүх эмэгтэйчүүдтэй харилцаагаа зогсоох тушаал өгчээ. Энэ Коужиг ихэд уурлуулсан ч тэр ганцаараа юу ч хийж чадахгүй билээ. Удалгүй Эриса болон түүний бүлэг дэлхийн бүх телевизийн сувгуудад хакердж өөрсдийгөө Изанами хэмээх байгууллага гэж танилцуулжээ. Тэд террористууд биш харин UV-гийн эсрэг тэмцэж буй босгочд юм байна. Тэд дэлхийг удирдагчид эрчүүдийг устгаж зөвхөн эмэгтэйчүүдийн ертөнц бий болохоор МК вирусыг зориуд гаргасан гэдгээ хэлдэг. Изанамигийн зорилго бол эрчүүдийг аврах явдал байв. Тэд бүх унтаж бий болон сэрүүн байгаа эрчүүдийг өөртөө шилжүүлэх шаардва. Энэ мэдээ гарсны дараа Ритогийн баг Клоийн итгэхээ болж цухтаг төлөвлөгөө гаргаж тэд Ритогийн өрөөнд ирэхэд тэнд Шото өөрчлөгдсөн царайтай болсон байдаг. Мөн Кэрен тэнд байдаг. Тэр гадаад төрхөөрөө бүрэн өөрчлөгдөж бараг танигдахгүй шинэ хүн шиг, дахин төрсөн хүн шиг болсон байдаг. Рито дараа нь Мератай уулзаж хамт зүгтхийг санал болгов. Гэвч Мера зөвхөн түүнтэй гэр бүл болох нөхцөлтэйгээр зөвшөөрдөг. Рито татгалзжээ. Гэтэл гэнэт Мисс Поппи тэднийг барьчилсан бөгөөд тэднийг Америк руу авч явах гэж байна гэж хэлв. Гэвч Реа болон Мера хоёр түүнийг ухаан алдуулж бүгд Михарогийн дөрвсгтний нутаг руу оргон зайлдаг. Харин UV-гийн төв Шото болон Кэренер Клойтой хилцээр хийв. Тэдний тохиролцоогоор Шото үргэлжлүүлэн эмэгтэйчүүдтэй өдөр шөнөгүй байж болох бөгөөд Кэрен Японыг захирагч болох байлаа. Эцэст нь Рито болон түүний хамт олон Изамигийн эзэмшлийн усан онгоцонд сууж тайван зугтаж чаддаг. Харин Ре болон Мера хоёр Японд үлдэж баривчлагдсан байдаг. Тайванд хүрмэгцээ Рито эцэст нь Эристайгаа дахин уулзаж чаддаг. За тэгээд манай анимын сизон 1 энэ хүрээд дуслаа. Та бүгдэд энэ аним таалагдсан бол таалагдсан гэж бичээд залхуунууд нь тэ үсгээ бичээд яваарай. Та нар тэгтээ үнэхээр урамгүй маа гэдэг бичлэг хийгээд байхад л үзэлт болон буураад их. Бичлэг хийхгүй уддаг ч юм уу дөө л гэж бодох шиг. Andalen Eurolos dugarna tomukkoshigenen Batrutni chutun sigiften цагийг зогсоом Сэлэн чакры кибер хүч бүднэгэн
Цэгцүүлэрнэн мөнхийн дайсан тамиргүй хөтөнгөр хүртэл чичирнэн Шатач бүнөрөд харнуудыг хэржасан Тузааны капат мэдах хүч төсөрч дэлбэрнэн Сус нэртор бүгдээрээ шата догорнэн Абесингун патрису